Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү бичлэгийг үзэх цаг мөчийн мэндийг хүргэж байна. За өнөөдөр хэдүүлээ анхныхаа хичээлээр Францлын цагаан толгойн өсгөнүүдээ нэрлэж дуудаж сурцгаах нь байна. За цагаан толгой маань нийтдээ 26 өсгөнөөс бүрддэг бөгөөд 6 гişиг 20 гэгүүлэгчтэй байдаг байна. За игшиг үсгийг voyelle гэж нэрлэдэг бол гэгүүлэгчийг consonne гэж нэрлэдэг байна. За ингээд хэдүүлээ хичээлдээ орцгоё. A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z. За ингээд цагаан толгойн өсгөнүүдээ хэдүүлээ уншчихлаа. Одоо жохон тайлбар хэлээтэй. Зарим өсгөнүүдийг бид нар андуураад хооронд нь холиод байдаг. За тэр өсгөнүүдийг дахин сануулад хэлээд өгödгийг. За анхааралтай авах үсэг бол энэ С үсэг байна. С үсэг. За манайхан нэлээд хүмүүс англи хэлээр ярьдаг. За тэгэхээр энийг А Б С гэж уншаад байдаг тийм ээ. А Б С. За энийг бол С биш С гэж унших нь шүү. С А Б С. Сэрэ сэдэд сэндэр гэхээр одоо С үсэг байна тийм ээ. За дараагийн анхаарах ёстой үсэг бол бид нар энэ Ö үсэг байна. Ö. За манай монголчууд Ö гэж андуурдаг. Ö. За ундаг гэхэд ордог Ö бол биш байх нь шүү. Тэгэхээр бид нар одоо дөрвөд аялга гэж байдаг тийм ээ. Дөрвөд аялга, баруун монгол аялга гэж байдаг. Тэрэн шиг одоо тэрний Ö үсэг шиг хагас дуудах нь Ö Ö Ö. За сайн хараарай. Ö Ö. За хэдэн талаасаа харуулж байна. Ö. За дараагийнх нь анхаарах үсэг бол энэ F үсэг, P үсэг хоёрыг хүмүүс хооронд нь одоо андуураад холиод байдаг. За тэгэхээр жишээлбэл Франц гэдэг тийм ээ. Тэгэхээр бид нар Франц гэдэг. Франц биш шүү дээ тийм ээ. Франц. За Парис тийм ээ. П. За П үсэг бол нэлээд тесрэлттэй хүчтэй хэлэгдэж байна тийм ээ. П. F. За F үсэг бол нэлээд зөөлөн одоо хүч шаардахгүйгээр дуудагдаж байна шүү дээ тийм ээ. Farine тийм ээ. Шүү. France гэдэг ингээд хэлж байна. Fabrique гэдэг ингээд дуудахад энэ F үсэг орж байна. За P үсэг маань хүчтэй тийм ээ. Poche, Paris, Pouce, Palm гэдэг P гэж хэлэгдэж байна. За манайхаар ташаага тулсан P, пионерын P байх нь. Пионерын P энэ болохоор ташаага тулсан
Т, F гэж хэлдэг юм. За. Дараагийнх нь анхаарах үсэг бол энэ Ж үсэг хоёрыг хооронд нь маш их андуураад байдаг. За тэгэхээр Ж үсэг маань Ж, Ж. За бас энийг Ж гэж хэлээд байдаг. Ж. За зарим нэг одоо хүмүүсээс сонсч байсан Jonty гэдэг ингэдсэн байхгүй. Jonty гэдэг. Тэгэхээр энэ бол Jonty биш. Одоо манай монголоор Ж үсгийг жимс гэдэг. Ж гэж дуудаад байдаг тийм. За тэгэхээр Франц улсны одоо Ж үсэг Ж үсгийг Ж гэж хэлэх юм. Ж. За girafe, gentil, Georges гэж ингэж хэлэх юм шүү хүмүүсээ. За дараагийнх нь анхаарах үсэг бол энэ H үсэг байна. За H үсэг болвол балардаг гүйгүүлэгч үсэг гэж нэрлэгддэг. За үгийн эхэнд, дунд, адагт аль тохиолдолд энэ H үсгийг хизээж дуудагдахгүй. Тийм үсэг байна. За дараагийнх нь үсэг бол R үсэг. За энд бичигдсэн байна тийм ээ. R. За бид нар зарим хүмүүс R гэж хэлээд байдаг. R. За тэгэхээр зөв дуудлага нь за нэлээд хоолойноос одоо гаргаад нэлээд хүчилж одоо жоохон бохор бүдүүлгэр хэлэх юм бол ингээд ямар нэг юм одоо цэр ч юм уу гарах гэж байгаа юм шиг хохрох гээд байгаа юм шиг тэгж дуудах юм шүү. R. За тэгэхээр R бол биш юм. R бол биш юм. Тэгэхээр R гэж дуудах юм шүү. R. Нэ? За дараагийнх нь анхаарах үсэг бол энэ Ü үсэг. За энэ Ü үсэг бол маш хэцүү. Тэгэхээр бид нар за үүтэй нэлээд андуураад идэг манай монголчууд тийм ээ. Энд үүтэй андуураад идэг. За тэгэхээр үг гэхэд ордог ү үсэг бол биш байна. За нэлээд дөхүүрч хэлэх юм бол бид нар нөгөө Ü үсэг байдаг тийм ээ. Ü гэж хэлнэ. Хошууга шүмбэлгээд шүгэлдэг гэж байгаа юм шиг. Юусан гэдэг эсгрээд шүгэлдэг гэж байгаа юм шиг. Ü хошууга шүмбэлгээд маш жижигхэн болгоод тий. Ü. За бид нар бас хэлдэг чинь нөгөө цай үйх үйрмиг гэж ингэж ярьдаг тийм ээ. Үйрмиг гэж жижигхэн одоо талхны үрмиг за цай үйх цай тавих одоо гал дээр тавихыг бид нар цай үйх гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр тэрнтэй нэлээд төстэй дуудагдах юм шүү. Ü. За тэгэхээр нөгөө монгол хэлнийхээ үй гэдгийг үй гэдэг ингээд нөгөө хос их шиг болгож тэгж дуудахгүй шүү. Үй гэдэг ингээд хэлэхгүй нэ. За тэгэхээр бид нар зөвхөн үй гэдэг ингээд цаашаа нөгөө и үсэг минь нэлээд задраа дуудагдаад явчихжээ тийм ээ монгол хэлэнд. А тэгэхээр тэр үй гэж ингэж хэлэхгүй зүгээр жижигхэн ингээд одоо зүгээр хатгаад цэвэрхэн хэлээд өгч юм шүү тийм ээ. Хошоогоо шүмбэлгээд гэл ингээд эхлэхийн хэлээл хайчих нь. За хэдүүлээ одоо энэ үсгнүүд маань үгэнд орохдоо яаж дуудадаг юм бэ? Тэрийг хэдүүлээ үзье. За жишээ үгнүүд байна. За эхлээд би ком гэдэг үгийг тайлбарлаад өгчээ. Хамгийн дээдэлтэй тийм ээ. Ком. За ком гэдэг бол манай монголоор шиг, мэд. За ингээд за түүн шиг, яг энэн шиг гэдэг ингээд хэлдэг тийм ээ. Яг энэн шиг. За ком папа гэдэг эднийхэн хэлээд байдаг тийм ээ. Ком папа. За аав шиг адилхан тийм ээ. За ком са яг энэн шиг тийм ээ. Ком са яг үн шиг. За тэгэхээр ком гэдэг үг бол ингэж үншиг гэдэг утгаар хэлэгдэж байна. За энэ жишээлх юм бол аком гэдэг ингээд ихсэн байна тийм ээ. Аком, ананас, анимал, ан гэдэг ингээд жишээ өгсөн байна. За тэгэхээр манай монгол хэлэн дээр бид нар нөгөө эхлээд одоо монгол хэлнийхаа цагаан талааг үзэж хахад
Аав гэхэд ордог а усаг. Алим гэхэд ордог а усаг гэдэг тийм ээ. Тэгэхээр гэхэд гэдэг үгийг бас энэ ком гэдэг үгээр илэрхийлж байна тийм ээ. За тэгэхээр бүх үсгнүүдээ одоо бид нар чэйжлээд одоо өөрсөндөө одоо эвтэйхэн болгоод үгэнд оруулаад хэлхийн тулд энэ хэдхэн цөөхөн үгнүүдийг та хэдэд жишээ болгоод өгчлөө шүү. Энийг та хэд дагаад уншаарай. За аком ананас animal an беком бол bobine bateau c'est comme canapé combien cube. За энэ сэвсгэн дээр анхааруулад одоо 6 үг биччихсэн байна тийм ээ. За энэ яагаад 3-3-аар нь ингээд 2 гинэ болгоод биччихсэн юм. За тэгэхээр canapé combien cube гэдэг үгнүүд нь дандаа кавс болоо явчихжин тийм ээ. За тэгэхээр дараагийнх нь citron sauci sin гэдэг үг болсон байна. Нэг нь к-гаар уншигдаад нөгөө хэсэг нь с-гээр уншигдаж байна. За энэ дээр дөрвөн байдаг учраас энийг хэдүүлээ дараа одоо жижигхэн дүрмээр тайлбарлаж өгнө. За ямар ч байсан одоо эхний ээлжинд хэдүүлээ энэ с үсэг маань үгэнд орохдоо к-гаар дуудагдаж байна. Үгэнд орохдоо с-гээр дуудагдаж байна гэхийг одоо ямар ч байсан орт юм байна гэдгийг мэдээд авах нь тийм ээ. За деком данд домино d'accord гэдэг үг ütсэн байна. За жишээлх юм бол та хэд маань ийшээ анхаараарай. Энд алфабет гэж бичсэн байна тийм ээ. Алфабет. За энд л үсэг тавиад энэ дээр нөгөө цэгтэй тасал гэж ярьдаг тийм ээ. Манай монгол хэлний цэгтэй тасал биччихсэн байна. За хараарай энэ l'alphabet гэж бичсэн байна тийм ээ. За тэгэхээр alphabet гэж цагаан толгой нь ло алфабет буюу энэ хоёр их шиг нэг дор орохоор бид нар хураачдаг байхгүй юу? За энийг бас дараа нийтүүлээ үзчихнэ. За тэгэхээр энэ цэгтэй тасал үгний өмнө ороод ирсэн тохиолдолд хэдүүлээ үгтэйгээ нийлүүлээд шууд уншдаг байх нь. За тэгэхээр энэ дээр жишээ болгоод би энэ d'accord гэдэг үгийг оруулчихсан байна шүү. За d'accord. E comme enfant, éléphant, école. F comme farine, fondue, fabrique. G comme gâteau, gomme, guide. За энэ бас 6 үг тийм ээ. Тэгэхээр girafe, gentil, gymnase. За тэгэхээр энэ дээр зарим үедээ Ж-гээр уншигдах нь, зарим үедээ Г-гээр уншигдаж байна тийм ээ. За нөгөө одоо Ж үсэг маань бас хоёрын анзаар дуудагддаг байх нь энийг дараа сайхан тайлбарлаад өгнө. За H comme hôpital, ibu, haricot. За түрүүн хэлсэн тийм ээ. Энэ H үсэг маань үгийн хааж орсон балардаг гээгүүлэгч дуудагдахгүй гэсэн. За энэ үгэн дээр ингээд оронгуудаа hôpital, ibu, haricot гэд хэлээ явчихжин тийм ээ. За I comme image, igloo, ibis тийм ээ. J comme jambe, joue, jamais. K comme koala, kiwi, kilo. L comme lampe, lune, lunette. M comme moto, montagne, malade. N comme nuage, numéro, noir. O comme orange, olive, oreille.
P comme papa, pâte, pyjama. Q comme 4, quel, qui. R comme rose, radis, robinet. S comme serpent, sable, savon. За энэ дээр бас нэг 3 жишээ үг төр доотлолт бичсэн тийм ээ. Garçon, façade, dessus. За энэ С үсгийн доотлолт нь одоо бид нар энэ гогцоо игээд өгч чинь. С үсгийн доотлолт нь гогцоо. За энэ CD буюу гогцоотой С гэж нэрлэдэг байх юм шүү энийг. За энэ одоо үгэнд орохороо С гэж дуудагдах нь garçon, façade, dessus гэж орсон тийм ээ. За T comme tasse, tomate, téléphone. U comme usine, utiliser, une. V comme vache, viande, valise. W comme wagon, whisky, Washington. X comme xylophone, Xavier. Y comme yak, yaourt, yoga. Z comme zèbre, zéro, zoo. За хэдүүлээ үсгнүүдээ хэлээд нэрлээд сурчглаа. Одоо тэгэхээр хичээл болгоны ар дээрээс үйл өгнүүд 5 үйл өгнүүд оруулъя гэж бид нар тохирсон байгаа. За тэгэхээр бид нар үйл өгөхгүйгээр хизээж өгүүлбэр явахгүй тийм ээ. Тэгэхээр үйл үг бол маш их чухал юм аа. За тэгэхээр жижигнэр 5 үйл өгнүүдийг хэдүүлээ хичээлийнхаа хажуугаар бас сураад явах нь байна. За эхний үйл үг regarder харах гэдэг үйл үг байна. За хэцүү байх юм бол та хэд маань үйлээд одоо явчих нь шүү. Regarder гэж юм байна. За энийг сайхан ойлгож байгаа бичээд явчихъя. За эхнийх нь үйл үг байна. За хоёр дахь үйл үг нь ямар үг байна? Écouter, за энэ үгэн дээр байгаа янз бүрийн дээшээ доошоо зураас таслал юмнуудыг маш сайн бичиж байгаараа ерөөсөө хайж болохгүй шүү. За эдгээр маань үгнүүд нь одоо өсгнүүд маань өөрчлөгдөөд дуудагддаг шүү эднэртэй одоо үгнүүд маань. За эднэргүйгээр үгийн утга өөрчлөгдөөд шал өөр болоод явждаг байх юм шүү. За 5 үйл өгнүүдээ ямар ч байсан ингэ биччихье. За бичмэл дармал холиод хичээмэл хийгээ ажиллаа. За тэгэхээр штэ үг гахтай гэж чинь тийм ээ. Бид нар түрүүн гар дэ гэдэг ингээд хэцүү өгнүүдээ хідүүлээ одоо дөнгөж үсгээ үзэж байгаа учраас ингээд үйлээд үзчих нь. За 1 үе, 2 үе, 3 үе. Гар дэ тийм ээ. За энэ дээр яаж юм? Хүү тэ гэж тийм ээ. За тэгмээ.
répéter. Гурван. За дараагийнх нь parler, lire. За ингээд нөгөө одоо үгнүүд маань үе үеэрээ болоод бичигдчихлээ тийм ээ. За та хэд маань дэвтэр дээрээ бүр ингээд задлаад бичиж болно шүү. За тэнцүү жишээлх юм бол parler гэсэн байна тийм ээ. За тэгэхээр нэгдүгээр үе, хоёрдугаар үе тийм ээ. За тэнцүү lire тийм ээ. За нэгдүгээр үе, хоёрдугаар үе. За тэнгүүтээ ийшээ самбар дээр нэг хөрхнөө буюу répéter гэсэн байна тийм ээ. Répéter, écouter. За тэнгүүтээ regarder. За энэ жоох уртаг байна. Шүдэ. За. Тэгэхээр бид нар түрүүн үйлчгсэн тийм ээ. За 1 үе, 2 үе, 3 дахь үе. 1-р үе, 2 дахь үе, 3 дахь үе. 1-р үе, 2 дахь үе, 3 дахь үе. За яа. Тэгтээ regarder. Regarder. Écouter. Écouter. Répéter, répéter, parler, parler, lire, lire. За тэгэнгүүтээ хэдүүлээ. Энд дээр бас нэг юм анзаарах нь. За тэгэхээр энэ үгийн төгсгөлд зарим үгнүүд Франц хэлнээр дээр дуудагддаггүй байх нь. За тэгэхээр энэ дээр бид нар regarder гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ үсэг маань хэлэгдэхгүй байна тийм ээ. Энэ үсэг маань дуудагдахгүй байна. Дуудагдахгүй байна. За тэгэхээр écouter. За энэ бас орчлоо тийм ээ. Дуудагдахгүй. Écouter гэж хэлэхгүй байгаа тийм ээ. Тэгэхээр écouter, répéter. Бас ялгаагүй адилхан байна тийм ээ. Тэгэхээр parler, lire гэж юм тийм ээ. Lire гэж бид нар ярьдаг байгаа. Тэгэхээр lire гэж ярина. Тэгэхээр энэ үгийн төгсгөлийн энэ үсэг бас дуудагддаг байх нь. За тэгэхээр Франц хэлний зарим одоо дуудагддаг үсгэнд үгийн төгсгөлийн үсэг дуудагддаг байх нь бас үгийн төгсгөлийн үсэг дуудагддаг байх нэ. За жижигхэн дүрм ингээд орчихлоо. За тэгэхээр болоод ирэхээрээ бид нар яасан болгоод уншсан тийм ээ. За тэгэхээр regarder харах. Écouter сонсох. Répéter давтан хэлэх, одоо хэлэх, давтах гэсэн үг байна тийм ээ. За гээд parler ярих, lire унших гэдэг 5 үгийг үзлээ. За ингээд дараагийнхаа хичээлээр уулзцгаая. Баяртай.